Ардын сургуулийн алтан босгыг алхаж орсон анхны өдрөөс арвин эрдэнэ шимиг хүртсэн 10 жилиг ардан орхлон арвин эрдэнэ шимиг хүртсэн ачт багш наран санаж явна. Салаагархан гизэгэн дээр чин тоозон цэцэг ахаад ургахгүй санаа сэтгэл догдолн цангинах хонхон дуугаан дандаа сонсохгүй ангийн хахалгыг зөөлхөн хаагаад алдрайхан насаа үлдээлэ баяртай сургуулийн хаалгыг зөөлхөн хаагаад сурагч насаа үлдээлэ баяртай. Сургууль дээр 20 жилийн дараа ирэх ямар байна? Нэгээс аваалтаж ягнэ. За баярлалаа гоё хүүхэд насны дурсамж бас зэрэгээд нөгөө зогсдог байсан болон дохоо харагдаад бас их сонирн байна. Гой санагдаж байна. Нийт төгсөлтөй баяр хүргэе. За тэгээд нийт төгсөгчдөө одоо 2006 оны бүх ангийн найзуудаа 20 жилийн ойн баярын мэнд хүргье. Сэтгэл айгүй бас их догдолт юм байна. Одоо бас нөгөө буцаа хүүхэд насндаа очдөг юм байна ерөөс энэ чинь ерөөсөө. Тэгээ яг л ерөөс нөгөө нэг та хэдийг одоо ингээ харж байгаа ерөөс бүгдээрээ л ерөөс нөгөө багийнхан төрхөөр харагддаг юм байна ерөөсөө. 20 жилийн дараа эргээд хичээл зуух чинь ямар байна? Нөгөө гоё байна. Ингээ анги хамтлагаар цуглараад хүүхэд насаа дурсаад ингээ бүгдээр цугсанд баяртай байна. Ингээд нийт төгсөгчдөө ингээ баярын мэнд хүргье. За баярлалаа. За сургууль дээр 20 жилийн дараа ирэх ямар байна? Сэтгэлдээ идэж ягнэ. Нийт төгсөгчдийн Өнгөрсөн жил саксид тэмцээнээр ирсэн шүү дээ. Яг 19 жилд өмнө нь юуроос ирээгүй байсан. Тэгээд сэтгэл амар хөдлөсөн. дурсамж хорооцох Яг тэрнтэй адилхан байдгаар ойрхон ойрхон баймаар юм байна л гэж бодогдчихээн. Тэгээ яалчгүй бид нар нөө ажил амьдрал хүүхэдтэй ингэж явсаар хагаад яг эд насн дээрээ явж ий. Тэр дундуураа нэг өдөрсөндөө ингэж хав зах үнэхээр гоё байна. Тэгээд үнэхээр 20 жилийн дараах бид нар сая автобус нар ярьж байсан. Өнөөдөр бүгдээрээ 18 таа шүү гэ. хашааны гаднаагаа төгсөгчдөө сургуулийнхаа өмнө Та бүхэндээ нар бороо сүлэлтсэн нарлаг сайхан зуны өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр. Энэ өдөр бид хамтдаа бахархал болсон сургуулийнхаа өмнө баяр хөөр аз жаргалаар дүүрэн ангийнхаа найзуудын хамтаар дурсамж 20 буюу төрлөх сургуулаа төгссөний 20 жилийн он баярын уулзалтаа яг энэ цаг мөчид албан ёсоор эхлүүлж байна. Нийт төгсөгчдөө 20 жилийн он баярын мэндийг хүргэе. Асан туршдаа мартамгүй
гинэн цайлган үерхэл минь насаараа нэгнэн үгүйлэх нэг ангийнхан бэлээ за цанахтаа санчихтаа гамбагийн андууд минь урсах цаг хугацаанд би бинэ гэсэн сэтгэл бай минхэн орчлон мартимгүй гинэн цайлган үерхэл минь ирэхгүй нэгнэн үгүйлэх нэг ангийнхан бэлээ хамтдаа дуулъя явдаг юм шүү би танрыгаа таасэн үенгд чилүү атхан дорсаж хантан өнгөрөх энхэн насны эндэн холбоо ойшоо хатад оцаашаа баярын дөргий Гамбагийн андууд минь ойлрох цаг хугацаанд би бинэ гэсэн сэтгэл нэргээд хизээч ирэхгүй гинэн цайлган үерхэл минь ирэхгүй нэгнэн үгүйлэх нэг ангийнхан бэлээ ангийнхан байна хамтдаа дуулъя хатуу сэтгэл зүрхэнд нүргэж хайрлаж явдаг юм шүү би танрыгаа хамтдаа өнгөрсөн үеинд чилүү алтхан дорсаж хамтдаа өнгөрөх энхэн насны эндэн холбоо дахин нэг хамтдаа дуулъя хайрлаж явдаг юм шүү би танрыгаа хамтдаа өнгөрсөн үеинд чилүү алтхан дорсаж хамтдаа өнгөрөх энхэн насны эндэн холбоо дуулжсэн анхны хараа дуулжсэн цааш Одоо бүгдээрээ хамтдаа 20 жилийн биш 30 жилийн өмнөх дурсамж мэдрэмжээ хамтдаа мэдэрцгээе. Учир нь бид бүхний дурсамж хичээл эхлэхэд бэлэн болж хонх дуурчээ. Хичээлийн шинэ жилийн баярын мэнд за мөн одоо 20 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. За ингээд нэгэн ангийн сэр авахгүй минь дурсамж хичээлийнхээ дэвтрийг авна уу. За нэгэн ангийн даваа талаа хүмүүн нэрж дурсамж хичээлийнхээ дэвтрийг авна уу. За эрдэнэ баяр хүмүүн нэрж дурсамж хичээлийнхээ дэвтрийг авна уу. Ганц зүг хүмүүн нэрж ганц зүг хүмүүн Мятаг сүрэн охин нэрж дурсамж хичээлийнхээ дэвтрийг авна уу. Ара за батлая охин ирж Тагэ бичүүлээ гинэ. бодлоо гинэ. За орлоо. За. Ара. Зөвхөн охин нэрж
дурсамж хичээлээ дэвтрийг авна уу? Шин зориг хүмүүс ирж дурсамж хичээлээ дэвтрийг авна уу? Янжин том охин ирж дурсамж хичээлээ дэвтрийг авна уу? Оронгой охин ирж дурсамж хичээлээ дэвтрийг авна уу? Мөнхцөг охин ирж дурсамж хичээлээ дэвтрийг авна уу? Нямцөг охин ирж дурсамж хичээлээ дэвтрийг авна уу? Отхон жаргал охин ирж дурсамж хичээлээ дэвтрийг авна уу? Баасан сүрэн охин ирж дурсамж хичээлээ дэвтрийг авна уу? Сул эрдэнэ охин ирж дурсамж хичээлээ дэвтрийг авна уу? Мөнхтол охин ирж дурсамж хичээлээ дэвтрийг авна уу? Гантууд охин ирж дурсамж хичээлээ дэвтрийг авна уу? За өөр үлдсэн хүмүүс байна уу? Мөнх дэрч хүмүүс ирж дурсамж хичээлээ дэвтрийг За бүгдээ дэвтрээ авсан уу? За одоо дэвтрээ яах вэ бүгдээ? Бичэн нэмээ. Бичэн юу ирэх болдог вэ? Баав. За бүгдээ. Баав хараа. Миний өргөө явуулсан. Шихим үзнэ. Бодлоо тийм төв царай гаргахгүй айгүй энгийн бэ. Энгийн байх. Тий. Наач айгүй эвгүй. Шавнартайгаа 20 жилийн дараа уулзж байна. Зарим шавнартайгаа 2 минут ч хүрэхгүй уулздаг. Онлайнаар уулздаг ийм цаг үе болж байна. Яг та бүгдийг авч явахдаа яг ингэж интернет захим орчин дэлгэрж байгаагүй байсан. За бүхэл одоо хичээл номоо энэ шохоогоо бариад шүлсээрээ додоож байгааг бичиж ингэ та бүгд ингэж хүргэдэг байсан бол өнөөдөр ийм систем рүү шилжсэн байна гэж ингэж юм ингэж хувьсан өөрчлөгдөжээ гэдгийг та бүдээс түүх болгон ярьж өгч байна. Ягд би нөгөө та бүгдийг удирж байгааг бичиж түүхийн багш учраас та бүгдэд үсэг заахаасаа илүү түүхийг заах гэсэн. Зорьсон тэгээ дурсамж хичээлд бол өнөөдөр нэгэн дэ ангийн багш цэвэрлэмэ багш нь хүрэлцэн ирэх байсан боловч наад гэрт нь хүндэтгэх шалтгаан гарсан учраас ирээгүй байгаа. Тэгээд эдгээр одоо дурсамж хичээлийнхээ энэ зүйлүүдийг маш сайн уншаад болон энэ тоонуудаа одоо эхний 10 минутанд бүгдээрээ ингэж бичиж гүйцээ шүү. За тэгээ дараагийн 10 минутанд багш нь өөрөө хичээл заана. За Мос усаа. Санал өргөө зогс. Хойш гараад. Иргэд ангидаа суухгүйгээс халаг нүдэндээ суудан нулимстай. Сонирхлооны нараа улаан тузан дээрээ бисэн золсон жахан охин сургуулийн бос галгасан зур дэм шиг өнгөрсөн. та бүгдийг аваа. Түүхийн хичээл олж гэлээ. Тэгэхээр түүх гэж юу нь юу илээ хүүхдүүд мэдэх үг лээ. онцавд тэгжэлдэрэн зүгтдгийн мөнхөөш маань аваад чи яхаар онцавд ингээд чи уус онцавд хүн биш гэдэг. Ангиас ганцаараа 6 он дотор орчиж. Тэгээд манай нэг яа автобус маань ингээд миний өмнөх хичээлийг өөрөө хийчихээд надад тэгээд 2026 он хүртэл сонгуульт ажлуудыг бас хийжсэн байна. За ингээд 2001 онд цогны хайрхан дүүргийн 40 дугаар сургуулийн залуу багш бүлэг ахлагчаас хийсэн байна. Сонгуульт ажил маань та бүгд маань гэртээ хараад өнөөдрийнхөө дурсамж дүүрэн үлдээсэн дурдталтаа очиж дурсаж өөр хүүхдүүдтэй ээж аавдаа дурсан ярьж өгөөрэй гэдгийг одоо хэлээд өнөөдрийн миний энэ дурсамж хичээл өнөөдөр ингээд дуусч байна. Өнөөс хойш ингээд та бүгд маань чөлөөтэй хоорондоо ярилцаад, танилцаад, уулзаад, дурсамжаа хуваалцаарай гэдэг ингээд багш нэ чихрээр та бүгдийг шагналаа. Өнөөдөр бүгдээ 100% оролцсон учраас бүгд нь 100 гэсэн оноо тавилаа.
Одон ширээнд тохой нийлүүлэн хавар ийг үзсэн болохоор мөрөөдөл дүр нөхөрлөж намар ийг угтсан болохоор мөнхөд дурсах сурагч насны нөхөрлөл дурсгалын дэвтэрт минь өнөөдөр эргэн учрахын ерөөлт болзоо тэмдэглэгдсэн учраас ухаан балчир насны эрвэхэ шиг гутлын мөр танхим дүүрэн тамхтай төрлөх сургуульдаа бид эргэн учрлаа. Уян хинцхэн дуугаран ижилтэн инээж хөгжилдсөн сурагч насаан нэхэн дурслаа. Хүслийн жимээр мөрөөдлийнхөө зүг хүрэхээр бид таран одсон ч халуун зүрхэнд нандин дурсамжууд хонхны дуутай мөнхөрсөн болохоор намтар дотроо нарыг мандуусаар найзууд бид эргэн золгож байна. Аавууд ээжүүд болсон гэвч алагхан багын дүрхэн хിവэрэ 10 жилийн нөхөрлөл минь 20 жилээр батжлаа. Дурсгалын дэвтрээ эргэн сөхцгөөе. Зургийн цомгоо дэлгэм мишээцгээе. Тийм ээ. Дэвтэр минь ав адилхан 42 дугаар сургууль гэсэн хаягтай. Дахин уулзах энхэн мөч догтлол дүүрэн хүлээлттэй. Улс орондоо үнэнчээр хөдөлмөрлөн зүтгэж ухаан амьдралаа зөвхөн шавнартаан зориулсан ачит багш нартаан ёслоё. Багнаас нандин дурсамжиндаа эргэн аялахаар баярын ширээгээ тойрон суусан найзуудаа хамтдаа бүтээх бас нэгэн баярт өдрийн мэндийг дэвшүүлье. Тийм ээ. Бид насан туршдаа нэгэн хаягтай нэг ангийн хаан. Эшшөөс нэглэгдэн энэ танхимыг тэтгэл тоглолт хийсэн ядан хүлээсэн 2006 оны төгсөгчдийн дуу хоолойг сонсъё. Сайн байцгаана уу? Та бүхнийхээ энэ оройн амар амгалан айлтхан мэдчлээ. Нийслэлийн ерөнхий боловсролын 42 дугаар сургуулийг 2006 онд төгссөн нийт төгсөгчдийн 20 жилийн ойн уулзалт дурсамж 20 хүлээн авалтаар энэ цаг мөчид үргэлжилж байна. Бүгдээрээ хамтдаа 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг амьдралынхаа хамгийн тод өнгөтэй дурсамж болгон хадгалж үлдээхэд бэлэн үү? Тэгвэл бүгдээрээ хамтдаа эхлүүлцгээе. Энэхүү 42 дугаар сургуулийг 2006 онд төгссөн нийт төгсөгчдийн 20 жилийн ойн баярын уулзалт өглөөнөөс ахуулаад өнөөдрийн яг энэ цаг мөчийг хүртэл дурсамж дүүрэн сэтгэл догдол баяр хөөр дүүрэн үргэлжилж байна. Дурсамж хичээлээ хийчихсэн хүмүүсийн нүүр нь гэрэлтээд энэ гэрэлнүүдээс тод харагдаж байна. Та бүхэн байна. Үнэхээр гоё харагдаж байна. Мөрөөдлөө биелүүлж чадсан гэдэгт итгэж байна. Ингээ бүгдээрээ хамтдаа үчийнхээ баярын цэнгүүнийг эхлүүлцгээе. Би яг энэ цаг мөчид 20 жилийн ойн уулзалтынхаа хүлээн авалтыг сэтгэл догтлон хүлээж яг энэ цаг мөчид бие биенээсээ эрч хүчийг, бие биенээсээ эерэг энергийг, бие биенээсээ аз жаргалыг мэдрэн суугаа эрхэм ангийнхаа хамт олнуудад мэдлэгээ дэвшүүлэх хэмээн би микрофоны өмнө тайзнаа 10-ын А болон БВГ Д ангийн дарга нар болон төлөөллүүдийг нь тайсан хүндэтгэн урьж байна. Арвын А ангийн төлөөлөл лавга таныг 10-ын Б ангийн дарга Ган Туяа, 10-ын Б ангийн дарга Нямбаяр, 10-ын Г ангийн дарга Солонгоо болон 10-ын Д ангийн дарга Сувд Эрдэнэ нарыг тайзнаа хүндэтгэн урьж байна. Мөн өнөөдрийн 20 жилийн ойн уулзалтыг зохион байгуулж байгаа зохион байгуулах комиссийн төлөөллүүдийг мөн тайзнаа урьж байна. Энэ өдөр нэгэн хүсэл зорилготой, нэгэн хүсэл тэмүүлэлтэй эрхэм дотны хүмүүстэй дурсамж дүүрэн энэ өдрийг бэлэглэж энэ гайхамшигтай цаг мөчийг бие биендээ түгээж байгаа зохион байгуулах комиссийнхаа бүгдээрээ дахин хамгийн чангараа таашия. Ингээд ангийн төлөөлөл болон ангийн дарга нарын мэдчилгээг энэ танхимд суугаа хүмүүнийг болгон сэтгэл догтлон хүлээж байгаа. Тийм учраас микрофоныг олон зүйл нуршилгүйгээр 10-ын А ангийн төлөөлөл хавга танд шилжүүлье. За баярлалаа. Сайн байна уу эрхэм багш нараа. Сайн байна уу миний хамт олон минь. Найс нөхөд минь. За бид нар нэг нь 20 жилиг 96 оноос 2006 оны хооронд 20 жилиг хамт туулж өнгөрүүлжээ. 20 жилийн өмнө миний найзууд амьдралынхаа мөр мөрийг хөөгөөд олон сайхан олж амьд дурсамжийг бүтээсэн байх гэж найдаж байна.
харж байна найз нь. Гэхдээ гэвчиг бидний 20 жилийн одоо хамт өнгөрүүлсэн дурсамжийг өнөөдөр ингээд бөөндөө цуглаад бөөндөө сайхан тэмдэглэж аваад найз нь маш их баривттай байна. Тэгээд найзуудаа, эрхэм багш нарынхаа сургаалаар бид нар чинь шавнар чинь сайн яваа юм шүү гэдгээ энэ өдөр харуулах гэж энд цугласан гэж ойлгож байгаа. Мөн бид нар өнөөдөр бид нар найзууд нь мөн сайн яваа шүү, ийм байгаа шүү, ийм өөрчлөлт амжилттай байгаа шүү гэдгээ мөн ярилцах гэж найз доктороо цугласан байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр миний найзууд, миний багш нар энэ өдрийг өнөөдөр бүр дурсамж дүүрэн сайхан өнгөрүүлээрэй гэж хэлмээр байна. Баярлалаа. Маш их баярлалаа. Үргэлжлүүлэн 10-ын Б ангийн төлөөлөл ангийн дарга. Сайн байцгаана уу найзууд, эрхэм багш нар, ангийн андуудаа. Энэ өдөр ингээд 2006-оос хойш 20 жилийн дараа ингээд өнөр ахиж цугларлаа. Энэ өдөр 20 жилийн дараа нэг л өдөр одоо ингээд тохиож байна. Айгуу гоё байна. Найз нарыг арах гоё байна. Бид нар бүгдөө хүл нэмсэн, олуулаа болсон гоё байна. Та нартайгаа уулзах надад сэтгэл айгуу амар өндөр байна. Тэгээд ийм ингээд нэр амар сэтгэл хөөрөд байна. Тэгээд ингээд биднийг ийм гоё залуучууд, бүсгүйчүүд болгож хүмүүжүүлсэн ангийнхаа багш нартаа баярлалаа хэлмээр байна. Та нарын минь хүч хөдөлмөрөөр биднийг ийм одоо юу гэж хэлэх юм бэ? Гоё сайхан хөдөлмөр залуучд болгоход та хэдийн хөдөлмөр хамгийн их байсан шүү гэж хэлмээр байна. Одоо ингээд өнөөдөр 20 жилээ тэмдэглэж байна. Дараа нь одоо ингээд 25-30 жилээ тэмдэглэн энээс олуулаа уулзч бүр гоё олуулаа уулзах байхаа гэж би бодож байна. За баярлалаа. Байна. За энд хуран цугларсан анд нөхдөд болон үе тэнгийн тохооны илүүлэн суусан найзуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Эрхэм хүндлэн хайрлан багш нартаа бас энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийг ийм олуулаа цуглуулах гэж энэ зохион байгуулалтын арын албыг хаасан бүх энэ сайхан санаа нэгдээд, ив нэгдээ энэ хүч хөдөлмөрийг гаргасан зохион байгуулалтын албаныхандаа бас баярыг хүргье. Энэ үдэш бол та нарын үдэш юм аа. Та нар зориулсан юм аа. Энэ үдэш та нар маань өөрснийгөө сурагч насныхаа гигэн дурсамжаар хөглөгдөөд инээдхөөр баярлалаараа бүгдээрээ хамтдаа тэр үеэ иргэн санах нэгэн үдэш байгаасаа гэсэндээ бид нар хичээсэн юм шүү. Бүгдээрэнд нь энэ 20 жилийн ойн баяр шигэ 30 жил, 40 жил, 50 жил ингэж хамтдаа уулзахыг өрөөл дэвшүүлье. Та нартаа бүгдээрэнд нь 20 жилийн ойн баярын мэндийг хүргье. За бүгд нь орой минь хүргэе. Тэгээд 20 жилийн дараа эргээд уулзсан, найз нарыгаа харсан, багшигаа харсан, сургууль дээрээ очисон. Тэгээд сэтгэл санаа ер нь сүүлийн 1 сар маш гоё байгаа. Тэгээд 20 жилийн хугацаанд ерөөсөө энэ бүхнийг мартсан байсан байна гэдгээ сүүлийн 1 сарын дотор мэдрээд ойлгоод тэгээд ямар тэр нэг хүүхэд насны дурсамж гэдэг юм чинь нэрээ хаана үлдсэн бэ гэж бодтол тийм 1 сарыг өнгөрөөлөө. Тэгээд танилтай бол таны талын чинээ гэж ярьдаг. Бид нар ийм олуулаа. 5-аас 7 бүлэг ингээд төгссөн 8 10 дугаар анги. Тэгсэн чинь ингээд бүгдээрээ амжилттай явж байгаа. Бүгдээрээ өөр ажил мэргэжил эрхэлж байгаа. Тэгээ биенийхээ хаана юу хийж байгаа, хаана ямар явааг мэддэггүй байсан юм байна. Тэгээ нөгөө амраагийн дуучин бас сургууль дээр өнгөрсөн 20 жил өөрсдөө цуглачаад тэрнээс хойш бүгдээрээ ингээд зүрхний андууд буцаад болцгоосон. Бүгдээрээ бие биенийхээ амьдралыг дэмнээд ингээд нөхөрлөө сэргийгээд явж байгаа гэдэг үгийг сонсоод нэрээ тийм байгаасай гэж бас хүсэж байгаа шүү. Тэгэхээр бөөнөрөө энэ цаг мөчөөс хойш 30 жилээ, 40 жилээ ёстой нөгөө өвдөг тохооныхоо тосыг өвчин намдах тосыг ярьтлаа хамт сайхан нөхөрлөе бие биенээ дэмний
гэж хүсэж байна. Тэгээд арын албанд ажилласан манай залуучууд сарын хугацаанд бас баггүй ажлыг амжууллаа. Тэгээ энэ олон хүүхдүүдийг цуглуулна гэдэг чинь бас амаргүй ажил байд юм бэ шүү. Тэгээд залуучуудаа маш их баярлалаа. Та хэд маань зөндөө хичээсэн. Тэгээд чирийн чида энийн би да гэд. Тэгээд өнөөдөр бас хүүхдүүдийн сэтгэлийг ингээд сонсож байхад ёо ямар гоё зохион байгуулж байна та хэд ёо амар их ажил амжуулжээ гэдээ бас магтж байгаа үгийг сонсоод баярсан шүү. Ардын сургуулийн алтан босгыг алхаж орсон анхны өдрөөс хэрвэн эрдэмийн шимийг хүртэсэн 10 жилийг ардаа орхилоо хэрвэн эрдэмийн шимийг хүртэсэн ачид багш нараа санаж явна. Салахархан эцэгэн дээрчин лууцэн цэцээ ахиад ургахгүй санаа сэтгэл доодлон цэнгэнэ хонхон дуугаа дандаа сонсохгүй сонгойгийн хадрын зөвлөн хараа сурагч наасаа үлдэлийн баяртай гинхэн насны хаан өдлөө би ухаан урдхан юм шиг санагдаж гэрээлийн хурдаар өнгөрсөн жилүүдээ гинхэн насна та бид мартахгүй эрдэмийг сураад уцаа гэлээ аюулхан зэлжинэ дүүрэн баяртай иргэд ангида сохвигээр ахлаган өдрөндөө содан нулимастай Сонёны нараа улаан тосч ирсэн зурцэн яхан махаа сургуулийн босоолаасаа зурдим шиг өнгөрсөн 10 жилийн дараа зурч чамдаа илгээд харами чиглэлсэн 10 жил үерсэн арухан дурсан жамун хож амьд салахгүй амнаа болсон 10 жил үерсэн арухан дурсан жамун хож амьд салахгүй амнаа болсон
ихэн цэгэрсэн хорооны минтээ Өсөлийн дэвтэртэйгээ хоцорлоо Тохон сэмэрсэн дүрэнд хувцас минь Томихоо хүртэйгээ аргагүй үлдлээ Сүлжин усан чичээлийн дараа Ангиараа жахан хүнсийч Сүдэр хавын өдрөөр Айсхан дундаа бид нулмястай Анги хөгүүд минь тузиг нэм тайлаад Анги магш минь дахиад зинлээж Ангийн огтуд минь ахин инэмсэлээж Аудах хавтаа хайртай Ангийн хөгүүд минь тузиг нэм тайлаад Анги магш минь дахиад зинлээж Ангийн огтуд минь ахин инэмсэлээж Аудах хавтаа Аялал дурсамжид үзсэн бол яг энэ цаг үчид 20 жилийн өмнөх төгсөлтийн гол урсамжаар аялж чадсан баг гэж бодож байна. Хүн болгоны зөв сэтгэл дагуулсан энэ гоё мэдчилгээг санаачилсан 10-ийн Д ангийн дараа сод эрдний сэтгэлийг яг энэ цаг үчид сонсож бүгдээ хамтдаа баярын цэгмээ үргэлжлүүлцгээе. Нэг
өдрийн дурсамжит 20 жил ойр баярын үндэсний арга хэмжээндээ Хүндэтгэн эрсэнд талархал илэрхийлье. Та бүхэн миний сайхан өдрөө хизээч мартахааргүйгээр гоё түүх болгон дурсгал болгон үлдээгээрэй. Тэгээд өнөөдрийг аз жаргалтайгаар өнгөрүүлээрэй. Баярлалаа. Өнөөдөр бид бүхнийг сургуулийн босгоор алхуулж, сургуулийн хаалгыг татуулж, үсэг заасан ардын ачит багш нарын үгийг сонсохгүй байхын аргагүй. Тэм учраас би 5 ангийнхаа багш нарыг яг одоо тайзнаа бас хүндэтгэн урьж байна. Ачит багш минь танийгаа өнөөдөр бас яахын аргагүй догтлол баяр хөөрөөр дүүрэн энэ тахин сууж байгаа хүн нэг бүрийг эх орныхоо хөгжил цэцгэл бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмрээ оруулсан салбар салбарын шилдэг ийм хүмүүс болгосон ачит багш нар бол та бүхнийг хараад баяр хөөр догтлол басгүй бахархал дүүрэн байгаа хаа гэж бодож байна. Тэр ч утгаараа эдгээр эрхэм хүмүүсийнхээ энэ цаг мөчид мэдэрч байгаа мэдрэмж сэтгэл догтлол баяр хөөрийн мэдчилгээг нь та бүхэнтэйгээ хуваалцах гэж байгаадаа баяртай байна. За энд туран цугласан 2006 оныхоо бүх төгсөгч шав нартаа өнөөдрийн энэ сайхан өдрийн мэндийг хүргье. 20 жилгээд бодохоор маш урт хугацаа юм шиг мөртлөө өнгөрсөн цаг хугацааг эргээд дурсахаар маш хурдан болоод өнгөрчихсөн байж идэг. Тэгээ өнөөдөр та хэдтэй ингээд уулзаад харж байхад бүх хүүхдийн царай төрөх. За энэ ангид байсан, энэ ангид байсан ингээд бүгдийг нь таниад байгаа мөртлөө зарим нэг хүүхдүүдийнхээ багш нэрийг оноохгүй байгаа шүү. Уучлаарай. Тэгээ хэрвээ багш ингээд тэрээгээ дуудаж чадахгүй байгаа бол өөрөө гүйж ирээд би тэр байна багшаа гэд ирээд үнсүүлчээрээ. Тэгэхгүй болохоор багш ингээд таниад байгаа мөртлөө нэрийг хэн билээ гэд ингээд дунд нь хольж утгаа жоохон оноохгүй байгаа шүү. За тэгээ өнөөдөр ингээд цуглаад дурсамж уулзалтаа хийгээд 20 жилийнхаа одоо хүүхэд насныхаа дурсамжийг сэргээгээд уулзж байгаа та бүхэндээ бүгдэнд нь баярын мэнд хүргээд санаа зовох юмгүй чөлөөтэй байгаад хүүхэд насныхаа дурсамжийг сайн сэргээгээрэй л гэж хэлье. За сайн байцгаана уу. Энэ орой хуран цугласан нийт шав нартай болон эрхэм хүндэт багш нартай энэ 20 жилийн ойн баярын мэндийг хүргэе. За тэгээд би баг өөрөө л 20 жилийн ой тэмдэглэж байгаа юм шиг сэтгэл төрөөд байна. За тэгээд надад урилга илгээж гинтийн байдлаар урилга хөргүүлсэн. Тэгээд үнэхээр сэтгэл догдолсон. Зохион байгуулах комиссийнхантаа болон нийт шав нартай маш их баярлаж талархснаа илэрхийлье. Ингээд би бас өөрөө саяхан 20 жил 30 жил тэмдэглэсэн. Өнөөдөр би өөрөө л ойн баяраа тэмдэглэж байгаа юм шиг санагдаад байна. Тэгээд ингээд хөөрхөн шав нартай ирээдүйн амьдралд нь аз жаргал хиймэр бүх сайн сайхан бүхнийг хүсээд хамгийн гол нь эрүүл байвал бүхнийг авчирдаг гэдгийг одоо өдийн насны өндөрлгөөс гэдэг юм уу? Ер нь айгу хүн эрүүл байвал бүхнийг хийж чаддаг гэдгийг л багш нар айгу их ойлгосон. Ингээ та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Баярлалаа. Ингээд өрсөнд бас баярлалаа. За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу хүүхдүүдээ? За ингээд та бүхэндээ энэ оройн гал халуун мэндийг гэр бүлд нь, өр хүүхдүүдэд нь, цаашлах нь ажил хөдөлмөрт нь өндөрөөс өндөр амжилтыг хүсье. Багш дөнгөж болоод 42 дугаар сургуульд ирэхэд та бүгд маань дунд ангийн сурагч нар болсон бяцхан шавнар байлаа. Өнөөдөр ингээд харахад бүгдээрээ ажилтай хөдөлмөртэй аав ээжүүд амьдрал ахуйгаа аваа явж байгаа ийм сайхан байдлыг чинь багш нар чинь хараад бүгдээрээ бахархаж байдгийг шүү гэдгийг хэлмээр санагдаж байна. За мөн одоо энд удирдахжсэн даажсэн багш нарыг бас бид нар бас санан дуурсах ёстой. Ингээд мөр зэрэгсэж бас нэг сексэд ажиллаж исэн, гээг удирдах исэн цэсгээ огчтой бас эмгэнэл илэрхийлж байна. За мөн бага ангийн манай
бага ангид дааж байсан багштай одоо гинтийн ажил явуулгараад бас ирч чадаагүй ингээд бид нар бол маш олуулаа. Тэгээд энэ болгон дээр бүгдээрээ та бүгд яг үеэрээ 2006 оныхоо төгсөлтөөрөө бие бинийгээ хүндэтгэж, бие бинийгээ хайрлаж, бие биендээ тусалж цаашдаа үргэлж юм холбоотой нандин сайхан одоо үерхэлж нөхөрлөөрөө гэдгийг бас багшийн зүгээс хүсэж байна. Тэгээд та бүгдээ яг тэр сурагч яг балчир насны чинь яг тэр дүр төрхөөр одоо миний зүрх сэтгэл бүгдээрээ ингэж үлдсэн байгаа шүү. Тэр гинэн томоогүй байдлаараа өнөөдөр яг энэ 20 жил ажилласан энэ 20 жил одоо ингэж хөлмөрлсөн хүнийхээ төрхөөр биш. Тэр баг балчир насаараа байгаа шүү. Тэгээд энэ орой бүгдээрээ гал халуун цогтой өнгөрөөгөө гэдгийг хүсье. Бүгдэнд нь нас жаргал сайн сайхан бүхнийг хүсье ёроо. За бүгдэнд нь энэ оройн гал халуун мэндийг хүргье. За 30 жилийн өмнө 1-р ангид орж исэн хүүхдүүд маань өнөөдөр сургууль төгснөөхөө 20 жилийн ойг тэмдэглэж байгаа юм баярт өдөр болж байна. За тэгээд энд хуран цугласан нийт 1996-аас 2006 оны нийт төгсөгчдөө аз жаргал эрүүлэнх хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөе. За та бүхэн маань багш нарынхаа зүрх сэтгэлд анх буусан дүр төрхөөрөө өнөөг хүртэл хадгалагдаж байгаа. За тэгээд одоо бас биднийг үйл ажиллагаанд урьж оролцуулсан нийт шавь нартаа маш төгсөгч нартаа маш их баярлалаа. За комиссийнханд бас маш их баярлалаа. Тэгээд үнэхээр одоо Бямба Гэрцэг багшийн хэлсэнчлэн зарим нэг хүүхдийг нэр өгч оноож танихгүй байгаа. Тэгээд уучлаарай. Тэгээд тэр байна гэвэл сайн танина. Ягаад гэвэл бид нар бага ангиас айгүй олон удаа аас дуралдаан тэмцээн зохион байгуулдаг. Уул нь бол манайх бол үеэрээ уулзахад нэг тийм хүндрэлтэй биш гэж боддоо шүү дээ. Би тухайн одоо үеийнхээ нөгөө төгсөлтүүдийг бодоход байнга ингээд нийлж юм аяадаг 7 багш 8 багштай 8 бүлэгтэй эхэлж байсан тийм ээ. Тэгээд ингээд эхлээд дараа нь 7 багштай ингээд 6 болтлоо явахдаа дандаа нийлж ингээд юм аяадаг. Бүр тэр үеийн үе үеэр нь ангиас 5 10 хүүхдүүд ингээд хооронд нь одоо ингээд тухайн цаг үеийн тийм байсан байна. За орчин үед бол мэдээж болохгүй л дээ. Уралдуулдаг. Тэгээд тийм одоо зураг ганц нэг зураг хөргөл надад үлдсэн байна лээ. Тэгээд та нартаа одоо маш их баярлалаа. Тэгээд 42 дугаар сургуулийн миний 2 дахь үеийн шавнар байгаа юм. Тэгээд одоо ч бид 42 дугаар сургуульд ажиллаж байгаа. Тэгээд 42 гэдэг энэ овогтойгоор одоо эхэлсэн. Тэгээд одоо энэ овогтойгоо явж байна да. Тэгэхээр та нар маань ч гэсэн 42 дугаар сургуулийн төгсөгч 42-оор насан туршдаа өгүүлж байгаа ийм хүмүүс байгаа. Тэгээд 42 гэдэг энэ сайхан тоог, энэ сайхан сургуулийн одоо ингээд босгоор алгасандаа маш их баярлж байна. Тэгээд та нартай ч гэсэн бас адилхан сэтгэлдтэй байгаа гэдгийг бол ойлголоо. Саяын мэдлэгээс харахад л харагдаж байна тийм ээ. Бид нар энд цуглаад байгаа ч гэсэн харагдаж байна. Тэгээд та бүхэндээ дахин баярлалаа. За тэгээд гондоож исэн бол бас уучлаарай. За сайн байцгаана уу? Энэ орой мэндийг бүгдээр нь хүргэе. Тэгээ 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. За ардын сургуулийн одоо алтан босхыг ороод 30 жил болж байгаа юм байна. 10 дугаар ангиан төгсөөд одоо ажил амьдралынхаа гараа гэхэлсний 20 жилийн баяр болж байгаа юм байна. Тэгээ та бүхэндээ эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээ үнэхээр зохион байгуулалт сайтай, үнэн хүний сэтгэлд нийцсэн өстой их гоё болж байна. Тэгээд зохион байгуулах комиссуудаа бас баярын мэнд хүргэе. Хамт ажиллаж исэн багш нартаа баярын мэнд хүргэе. За багш нь бол 42 дугаар сургуульд 6 жил ажилласан. Өмнө нь нэг анги 4 дугаар анги төгсгөөд дараа нь энэ нэгийн бие ангиг аваад 1-2 дугаар ангид нь заагаад ингээ 2-3 дугаар ангид нь багш нь шилжээд явсан байгаа. 42 дугаар сургууль бол миний амьдралын 6 жил бол хамгийн гоё үе гэж би өөрөө боддог. Хамгийн залуу насндаа ажилласан. Тэгээд та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан аж аргал бүхнийг хүсье өрөөе. Тэгээд эв найрамдалтай сайхан дурсамж бүтээж, хүнд бол хамгийн гоё зүйл бол энэ дурсамж байдаг. Тэгээд энэ дурсамжаа бүгдээрээ ингээд энэ өдөр бүтээж агаад маш их баяртай байна. Тэгээд багшаагаа урьсанд маш их баярлалаа. За. Мөн өнөөдөр баяраа тэмдэглэж байгаа эдгээр шавь нарынхаа урилгыг хүлээн авч өргөдөн ирсэн хүндэт багш нартаа бас баярлалаа бүгдээрээ илэрхийлцгээе.
Одоогоос 20 жилийн өмнө буюу 2006 онд амьдралын далайд хөл тавихад нь 1996 онд сургуулийнхаа хаалгыг нээгээд орж байхад нь А усгээс ахуулаад амьдралын бүхий л туршлага арга барилыг зааж өгсөн та бүхнийхээ буйнаар өнөөдөр энэ танхимд суугаа эдгээр шавнарт нь үдий зэрэгтэй явж байдаг учраас бүгдээр хамтдаа 10 секундын туршид тасралтгүйгээр алга ташиж ачид багш нартай хүндэтгэл үзүүлцгээе. Баярлалаа та бүхэндээ. Харин одоо эрхэм ачид багш нартаа хүндэтгэл үзүүлж байгаа энэ торгон агшин дор зохион байгуулах комиссийнхныг бас урьж байна. Бид бүхний урилгыг хүлээн авч өнөөдөр цаг заваа зарцуулан хайртай шавнартайгаа хамтдаа нэгэн үдшийг ийм гайхамшигтай уур амьсгалыг бүрдүүлэн үргэлжлүүлж байгаа ачид багш нартаа шавнарын зүгээс хүндэтгэл үзүүлэх гэсэн юм аа. Яхан аргагүй 20 жилийн ан баяраа тэмдэглэж байгаа эрхэм хүндтэй сурагчид, эрхэмсэг ноёд таадагтай та бүхний 20 жилийн баярын хүлээн авалтын сэтгэл доглуулсан торгон агшин, оргил агшин бол яг энэ цаг мөчид тайзнаа болж байна. Бүгдээрээ хамтдаа ачид багш нартаа дахин хүндэтгэл үзүүлье. Сургуулийн босхийг анхлан орсон цагаас эхлэн А усгээс ахуулаад амьдралын бүхий л зүйлд сургаж, зааж, зөвлөж, уурлахтаа уурлаж, уйраахтаа уйрааж, үдий зэрэгтэй ийм эх орныхоо баялаг болсон, их сургуулийнхаа бахархал болсон сурагчдыг төрөн гаруулхад ачид багш нарын маань нүр их хүч хөдөлмөр хөлс зүтгэлийн үр дүнд өнөөдөр бид хамтдаа ийм эрхэм хүмүүс болжээ. Бүгд хамтдаа ачид багш нартаа дахин таларснаа илэрхийлье. Баярлалаа та бүхэндээ. Бид бүхнийхээ урилгыг хүлээн авч шавнартайгаа хамтдаа дурсамж дүүрэн үдшийг өнгөрүүлж байгаа та бүхэндээ баярлалаа. Хүндтгэлийн суудалд та бүхнийг урьж байна. Энэ эрхэм хүмүүст зүрх сэтгэлийн игшиглүүлж өгөөч хэмээн зүрх сэтгэлд нь ирч хүчийг мэдрүүлж өгөөч хэмээн би дуучин Накиг та бүхний өмнө өндөдгөө урьж байна. Бүгд хамтдаа суудлаасаа босч хязгаарч мартагч амьдралынхаа гайхамшигтай дурсамжаа үргэлжлүүлцгээе. Дуучин Наки. Самацхано замын хүзүүрт хүндалдаг зүйлийг би Гэвчанд нөхтө хизээж буархаараа Урт замайлан тэдэд ханчуучин байж Өдгөчин хичнэнэ Охараа дотөчгөлгүй нурын дунхаа Найзын зэмдэл тэнээс харгави Хайдурхаа үсэд мөрөөд
Өнөөдөр бид бүхний дундаас салбартаа амжилттай ажиллаж амьдарч төрлөх сургуулийнхаа анги хамт олонныхоо нэрийг өндрөөс өндөрт гаргаж яваа олон эрхмүүд байгаагаас онцлон хэдхээнийг та бүхэндээ танилцуулан тэр хүмүүстэй бахархлыг түгээгээсэй гэж та бүхнээсээ хүсэж байгаа юм. 2006 онд 42 дугаар сургуулийг төгсөж байсан төгсөгч Баасан Жаргалыг бид бүхэн онцлон өнөөдрийн энэ үеийн бахархал болгон танилцуулж байна. Ерөнхий боловсролын сургуулаа төгсөж англи монгол хэлний багшийн мэргэжлийг эзэмшсэн өнөөдөр улс их орондоо олон хэлтэй устай боловсралтай олон шавийг бэлдэж байгаа Баасан Жавда бүгдээрээ баяр хүргэн хамгийн чангаар алга хүчин цаашдын амьдралд нь аз жаргалыг хүсэн өрөөцгөөе. Үргэлжлүүлэн та бүхнийхээ өмнө та бүхэнтэй хамтдаа төгсөж байсан хишиг жаргалыг танилцуулж байна. Хишиг жаргал маань хөдөлмөр халамж үйлчилгээний газарт хөдөлмөр эрхлэл халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнэр одоо хүртэл ажиллан олон хүмүүсийн хөдөлмөрийн асуудлыг нь шийдэн бид бүхний бахархал болон ажиллаж амьдарч байгаа хишиг жаргалтай бүгдээрээ дахин алга ташин баяр хүргэе. Мөн бид бүхний бахархал болсон отхон жаргалыг энэ цаг мөчид алдаршуулж байна. Отхон жаргал маань үндэсний сур харваа гэдэг Монгол түмний бахархал болсон 93 наадмын нэгэн чимэг болсон энэ спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулан спортын мастер болон улс аймаг сумдын олон тэмцээнүүдэд төрлөх сургуулийнхаа болон анги хамт олон та бүхнийхээ алдар нэрийг гарган яваа отхон жаргалтай бүгдээрээ хамгийн чангаар алга ташин баяр хүргэе. Мөн бид бүхний бахархал болсон сэр одыгоо энэ цаг мөчид алдаршуулахыг хүссэн. Монгол улсын батлан хамгаалах хүчний салбартаа амжилттай ажиллаж анги хамт олонныхоо төрлөх сургуулийнхаа цаашлаад улс их орныхоо нэрийг төв дэлхийд даяар алдаршуулж байгаа хүчний байгууллагын төлөөлөл болсон сэр одтой бүгдээ хамгийн чангаар алга ташин баяр хүргэе. Мөн энэ цаг мөчид 42 дугаар сургуулийг төгссөн төгсөгчдийн дунд зохион байгуулдаг спортын маш олон тэмцээн уралдаануудад 2006 онд төгссөн нийт төгсөгчдөө төлөөлөн амжилттай оролцож байгаа төгс бат ахлагчтай спортын багийн төлөөллүүдийг би одоо суудлаасаа босоосоо гэж хүсэж байна. Эдгээр эрхэм гүндтэй анги хамт олонны тань анд найз нөхөд төдийгөөс өдийг хүртэлх төрлөх сургуулийнхаа зохион байгуулагдсан спортын тэмцээн уралдаануудад амжилттай оролцож 2024-өөс 2026 онуудад шилжин явах цом замун дээрээс нь шилдэг тоглогч гэх мэтээр олон тэмцээн уралдаанууд та бүхнийг тахалж байгаа эрхмүүд юм шүү. Төгс цаг тоглогчтой спортынхоо хамт олон талархсан илэрхийлье. Харин одоо бид бүхний дараагийн хүндэтгэл үзүүлэх хүн бол 10-ын Д ангийн сурагч Мөнхт орж олноо NG Лак нэрээр алдаршиж байгаа Мөнхт орж мөөгийнх маань өнөөдөр зохион байгуулагдаж байгаа энэхүү баярын хүлээн авалтын урлаг уран сайхныг хариуцж байгаа. Тийм учраас энэ тайзнаас дуулагдаж та бүхнийг дөргиож та бүхнийг эрч хүчээр цэнэглэх тэр бүх уран бүтээлчдийг өнөөдрийн анги хамт олонныхоо 20 жилийн ойн уулзалтанд урьсан мөн аялал жуулчлалын салбарт өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулан байгаа Мөнхт орчтой бүгдээрээ бахархлын алга ташилтай зориулцгаая. Гэх мэтчлэгээр өнөөдөр энэ тахинд сууж байгаа баярлаж байгаа хүн болгон анги хамт олноо төрлөх сургуулаа цаашлаад улс их орныхоо хөгжил үнэтэй хувь нэмрээ оруулсан тийм эрхмүүд болж төгссөнөөс хойш 20 жилийг өнгөрөөж байгаа учраас бүгдээрээ бие биендээ дахин бахархлын алга ташилтыг зориулцгаая. Баярлалаа. Тоглол, баяр хөөр, бахархал дүүрэн бид бүхний баярын цэнгэн үргэлжилсээр байна. Харин би одоо тайзнаа бас нэгэн хүндтэй эрхэм уран бүтээлчийг өргөх гэж байгаадаа баяртай байна. Жүжигчин дуучин Баска таныг тайзнаа хүндэтгэн мөрий. Хөнгөн чигнээ сургуулийн дуутай ижилдэн сонсогдоо Өрөөдөр хүсдийн харвай орчлонгийн цэнхэр алсад зураасаа Сурагч маань аруухан хавра солонг шиг насны ойхан хавра Сунтан дэвстэй сургуулийн хавра
ирсэн төрхөн барт бэм Укхонобо харгыг заасан Ваги башта баярлаа Бачихын би чин бичи зургаа Ваги башта баярлаа Бачихын би чин бичи зургаа Дарнишуги үгнэрэ Табуй үгнэрэ Хей, та үгнэ Баярын мэнд үлэргий Энэ хэн насны өтөлөгүй ёхаа Уртхан юм шиг санагдаж байсан Гэрлийн хургаар өнгөрсөн жилүүдийн Энэ хэн насна та бид мартахгүй Эрдэмийг сураад Аюул хатэж бэ дүүрэн баяртай Иргээлэгда суугигээ Аллагын үдэндээ суудан мэдмэстай Агнбэстэн сухан оргууд Хатта! Мэндэн эрдмийн төлхөр атгууч Ардын моштой очрууч өгсөн Аштингийн үс сургуул мэд байна Ачи харуна Адрын вэндү падрана Омчуг хайцуулна Зон юрё Ачи Шижа Адрын вэнд Омчуг хайцуулна Зон юрё Имэсэдми Одон юм ярдгүй Эхрэмэл мэгчиндээд чояад Тоды Хоёр сайхан Нэсчи Осли харин чардан Омба Хонгор чумага хайрлаж явъя Хатта Хоёр сайхан Нэсчи Осли харин чардан Омба Хонгор чумага хайрлаж явъя Хонгор чумага хайрлаж явъя Хонгор чумага хайрлаж явъя Төчөөд тусрууны 2006 оны төгсөлтөндөө анзаарлаг үсэ. Бид бүхний анги хамт олонныхоо найз нөхдөр, нэгэн үеийн төгсөлтийнхоо найз нөхдөр бахархах багархлын цаг маань үргэлжилсээр байна. Энэ цаг мөчид би яахын аргагүй ийм нэгдлийн бэлэг тэмдэг болсон спортороо 2006 оныхныгоо төлөөлөн амжилт гаргасан бас нэгэн эрхэм хүнийг алдаршуулах гэсэн юм. Би та бүхнийг дэлгэцэн анхаарлаа хандуулахыг хүсье. 2006 онд 10-ын А ангийг төгссөн Даш Дондвиго бид яг энэ цаг мөчид багархан түүнд багархлын алгад ажлаа зориулъя. 2004 онд спортын дэд мастер цолыг авсан цагаас хойш өнөөдрийн хүртэл хөнгөн атлетикийг хөгжүүлэх үйл хэрэгт өөрийнхөө хувь нэмрийг оруулж оролцсон тэмцээн уралдаан болгоноос медаль зулгаагаагүй цаг үе гэж түүнд байхгүй. Одоогоор түүний авсан медалийн тоо хэдийнэ 200 гарсан 2006 оны төгсөлтийнхний спортын томоохон төлөөлөл Даш Дондвитой бүгдээрээ дахин хамгийн жангаралгад дашин бахархлынхаа ажлыг түгээцгээе. Баяртай ирж амжаагүй гадны улсад ажиллаж хөдөлмөрлөж байгаа эдгээр эрхмүүдийнхаа төлөөллүүдийн мэдчилгээг та бүхэндээ хүргэх гэж байгаадаа баяртай байна. Баярлаж байгаа эрхэм ангийн андуудтай болон нэгэн үед төгссөн найз нартай зориулсан гадны улсаас ирүүлсэн мэдчилгээнд бүгдээрээ анхаарлаа хандуулцгаая. Сайн байцгаана уу? 10 ангийн төгсөгч Ариун гэрэл би Швед улсаас та нартайгаа мэдчилж байна.
Сургуулаа төгснөөс хойш 20 жилийн ойн баярын уулзалтаа зохион байгуулад хамтдаа нэгэн сайхан нандин дурсамж бүтээж сэтгэлийн үгсээ ярилцаж баярлсан, догдолсон, инээсэн, ичингэрсэн нэгэн сайхан үдэш болж байгаа гэдэгт итгэлтэй байна. Юун төрөнд амьдралын замд хөтлөн оруулсан ачит багш нартаа ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Бид бүхний амжилт бүхэнд та нарын маань сургаал шингэж, зэмлэл бүх нартаа дашуурхийн шав нарн амжилттай явцгааж байна. Эрхэм хүндэт багш нартаа эрүүл энхийг хүсье. За тэгээд мэдээж хүүхэд насны минь нандин дурсамж, гинэн мөрөөдөл, гэгэн ертөнцийг хамтдаа бүтээлсэн 10-ийн ангийн хайртай хамт олондоо болон нийт төгсөгчөддөө ойн баярын гал халуун мэндийг өргөн дэвшүүлж байна. Амьдралынхаа хуудсанд дурсамж нэмэн үчиг сайхан өнгөрүүлцгээгээрэй. Жаргал зовлонд үргэлж хамтдаа байдаг жаягтай пионинуудаа хайртай шүү. Сайн байцгаана уу? 10-ийн дэгш жаргал байна. Австрали улсаас мэдчилж байна. Нийт 2006 он төгссөн бүх төгсөгчдөө багш нартаа баярын мэнд төргий. Сайхан баярлаарай. 2006 оны төгсөлд 10-ийн ангийн төгий байна. Хүзээ байна. Нийт төгсөгчдөө болон ангийн багш сурах хэрэгтэй. Ойн баярын мэнд төргий. Та бүхэн минь энэхүү өдрийг дурсамж төрөн сайхан өнгөрүүлээрэй. За бүгдэнд нь баярын мэнд төргий. Эдгээр тэв дэлхийн цаана байгаа ч гэсэн ингээл уулзсан юм шиг гоё мэдрэмжийг өгч чадсан байх гэж бодож байна. Улаан улсдаа нэгэн үеийнхаа төгсөлтийнхний бахархлан болон нэртэй төртэй хөдөлмөрлөд зүтгэж байгаа бүх их мөдтэй бүгдээрээ дахин хамгийн чангаар алга ташиг. Мэдээж бүх хүмүүсээр энэ тахинд байгаа хүн болгон бие биедээ бахархаж байгаа бахархлын үдшин байна үргэлжилсэн. Харин одоо бүгдээ хамтдаа баггүй хугацаанд суусан юм шиг суудлаасаа босъё. Та бүхэнд ирч хүчийг түгээхээр өргөдөө ирсэн. Эрхэм уран бүтээлчээр зарлж байгаадаа баяртай. Дуучин Агима! Жилийн баярын мэнд хүргэе. Үеийн өргөн жилтгүүд даашраад ирэх хамгийн сайн хүмүүст хүсье. Үчиг сайхан өнгөрүүлцгээрэй. Линлай. Hey, баяраа. Даахыг зүгээс дүүнээ баярын мэнд хүргэе. Хөрөглөөр мачиж чадаагүй мэдчихээ шүү. Мэдчихэж байгаа шүү. Баяраа. Хараа. Hey. Хөрөмдөр нь очиж чадаагүй ахын
Тэгээд дүүдээ хайртай шүү. Цааш тааж явах нь бас ажилт нь өндөр амжилтыг хүсье. Тэгээ 20 жилийн баяраа сайхан тэмдэглээрэй гэдэг. Вооносоор дахин нэгэн дуугаар нийлдэхэд шүлж байгаа шүү. Хинэний хайр.
төгсөгчдөө 20 жилийн уулзалтынхаа хамгийн эхний ацсан болсон баяр хүргэе. Ихний ацсан тодорсон учраас ацнаас тодруулдаг ацчилсан зарчим байдаг. Тэгэхээр хамгийн ихний ацныг хоёр дахь ацныг бид тодруулж өгөөч гэж хүсэж байна. За ингээд 88 тэг 3 тэг 4 72 Эрдэнэ чулуун таныг өрж байна. Баяр хүргэе. Баярлалаа. Ацныг тодруулж өгсөн байна. Баярлалаа. Тааштай ирсэн. Яг энэ тайз дээр мэдэрсэн Азийн шагналыг эзэн болсон энэ мэдрэмжийг өргөж хамгаалж явах гэж танд хүсье. За танд баяр хүргэе. Манай Азийн шагналыг баталж байна. Супер Азийг яг эцэг хүчтэй тодруулах гэж байна. Хэрвээ та 20 Азийн нэг нь бол шалгааг бол танд дахин нэг боломж гарч ирлээ. За ингээд Супер Азийн шагналыг Азийг тодруулж өгнө би 10-ын дээнгийн сурагч мөнхт орж таныг тайлбар өрье. Мөн Супер Азийн шагналыг бас юу байх бол гэж таны ангийн найз нөхөд болон таны нэг үеийн төгсөлтийг оглон хүлээж аваад Супер Азийн шагналыг танилцуулж өгөөч. За би нийт төгсөгч дундаас 2021 онд Аранга аймгийн Хотон суманд 60 цагаан гээд жуучны бааз үүсгэн байгуулсан. За халуун орчинд жуучны бааз байгаа. За тэр баазда Азтангаа 1 сая төгрөнд гэр бүлээр нь үнэгүй амрах эрхийн бичиг өгч байна. Манайхад үйл ажиллагаа жигдэрсэн одоо ажил эхэлсэн байгаа. За тэгэхээр Азтайгаа тодруулъя. За Азтайгаа одоо танд дүүрээ суулууч яа. Тэгэхгүй би өөрөө авчвал аягийн хөвгтийг авчвал бүх асуудал бол. Би өөрөө авчвал тэрийг мэдчихэж байгаа юм шиг. Энэ яахын аргагүй Супер Азийн эзний дугаар юм шиг байна. Энэ дугаарыг үрд хадгалж яваарай гэж танд захиад 85 49 дугаартай таныг асууж байна. Хорооны минь үсгэлийн дэвтэртэйгээ хоцорлоо тахан сэмэрсэн дөрөв хоцос мэн таны хан хүрттэйгээ аргагүй үлдлээ сүүлчийн дурсамж хичээлийн дараа ангара жахан дүнсиж сүдэрт хамрын өдрөөр айсхан дунда бид нөлмөстэй нар туссан гэрэлт самбарамэ ёсон сарын нэгэн тэгэн мөнхөрдөө намайг сургасан багш нар минь Юродын харцтай маань үнсэд хоцорлоо сүлжин дурсан хичээлийн дараа ангара жахан дүнсэж сүдэрт хаврын өдрөөр ансан дундаа бид нөлмөстэй
анхны хайрын гэгэн захтал эмээ догтлох үнэнтэйгэн сэтгэл үлдээлээ ангийн саруул танхимасан ангийнхаа найз нартайган гармааргүй л байх юм сүүлчийн дурсамж хичээлийн дараах ангаараа жаахан дүнсэж сүдэр таврын өдрөөр айсан дундаа бид нулимстай